Та нэг юм бодож үзсэн үү? Хэрвээ махбодын дөрвөд бод амьтар байсан бол энэ дэлхий яг гоё болох байсан уу? Өнөөдөр бид хэрвээ махбод дөрвөд бод байсан бол юу болох байсан бэ гэсэн сэдвээр ярихаар бэлтгэлээ. Эхэндээ бол дэлхий гоё биш санагдана. Яг тэгвэл махан очтой хүн бүрт нэг бодол байдаг. Яг тэр баян хүтэн мөртлөө ганцхан над зөөлөнд залуу боддог байсаа. Яг тэр бүдээ ганцаараа ялцдаг гол дүршиг хүч над байсан бодосоо. Амьдралаа нэг удаа шинээр эхлээд бүгдийг зөв болох боломж байсан боловсоо. Гэхдээ бодоод үзвэл махбодын дөрвөд боддосон бол дэлхий л романtik болохоос илүү замбраагүй, шудраг бус, зарим талаараа бүр аимшигтай болохоосоо. Яг тэгвэл махбодын дөрвөд зүгээр хөөрхөн дөрв бишээ. Бидний явд асар их мөнгө, хэд хүчтэй нөлөө хүмүүсийн мөрөөдөл заримдаа бүр нийгмийг бүхэлд нь өөрчлөх хэмжээний хүч байт юм байна. Тэгэхээр өнөөдөр нэг юм төсөөлөё. Хэрвээ махбодын дөрвөд бод амьтар байсан бол хайр дурлалыг яаж өөрчлөх вэ? Сургууль ямар болох гэсэн бэ? Анчин, мангас, төвшин ахтах хүмүүс байсан бол дэлхий яаж ирэх вэ? Бас хамгийн гол нь энэ бүхний донд энгийн хүмүүс бид яах вэ? За эхлэе. Романтик махбодын залуус бод байсан бол хамгийн түрүүнд хайр дурлалын шалгуур өгдөрнэ. Шулуун хэлгээд романтик махбодын эрэхтэй боловсрол бол хүн биш. Хүн биш. Нэг доороо царайлаг өндөр баян өөртөө итгэлтэй хинтээч хүйтэн гэтээ чамд зөөлөн дээрсэн чамд асуудал орол бүгдийг шийднэ. Өөрөөр хэлбэл жирийн хүнтэй харьцуулахад хэвтгий төгс. Одоо боддоо яг ийм хүн бодит амьттай байна гэж. Танай сургууль, танай ажил, эсвэл танай хотод 100 орчим өндөр царай хиноныг олдвол шиг мөнгөтэй, нөлөөтэй хүмүүсийн анхаалын төв болсон залуу байна. Гэтэ тэр бүх хүнд хүтэн мөртлөө нэг л хүндээр төвлөг болох ба. Нэгдүгээрт хүмүүсийн хайр дурлалын эхлээд огцон босноо. Өмнө нь надад сайн хамтайг үнэн шин багт болно гэж боддог байсан бол одоо сайн хүн, царай, мөнгө, хамгаалалт зөвхөн надад өөр байхаа гэж хүчин рүү орно. Энд асуудал гарна. Яг тэгвэл бодит хүмүүс тийм биш. Бодит амьдрал дээр хэн ч чиний бүх асуудлыг нэг шиний дотор шийдэж өгөхгүй. Хэн ч чамаа гомдооч нэг маргааш нь ажлаас нь халчихгүй. Хэн ч нэг өдөр чиний амьдралыг хөвлөр шиг болгохгүй. Тэгэхээр махбодын тийм залуус бодит байсан бол хүмүүс бодит харилцаандаа дундуур болж эхэлнэ. Жирийн хүн халамжтай байж болно, сайн байж болно, үнэнч байж болно. Гэхдээ махбодын төвтэй харьцуулахад онцгой аргатай хэрэгсэлтэй. Хоёрдугаарт аюултай зан хүртэл романтик гэж андуурч эхэлнэ. Махбодоор олон зүйл харшиг харагддаг. Байх, чи хаана гэж асуух, өөр хүнтэй ярихад уурлах, чиний өмнөөс асуудлыг чи шийдэх, хамгаалж байна гэсэн нэрээр чамаа хянах. Уншиж байхдаа бол гоё. Атаарах чинь ямар халамжтай юм бэ гэж бодогдоо. Гэтэ бодит амьдрал дээр энэ бүхэн заримдаа хайр биш. Хяналт байж болно, эзэмдэх хүсэлтэй байж болно, бүр аюултай харилцаанд шинжиж болно. Тэгэхээр махбодын романтик залуус бодит байсан бол хүмүүс эрүүл харилцаа гэж юу вэ, аюултай харилцаа гэж юу вэ гэдгийг андуурч эхэлнэ. Гуравдугаарт тэр зүгээр алдартай хүн биш, баг дам болно. Нэг махбодын гол төршийн хүн бодит тохиол хангалттай. Сошиал орчин тэр чигтээ тэр хүнээр дүүрнэ. Нэгтэй кофе уусан, хинт хөрмөө өгсөн, хинт нэмсгэлсэн, энийг машинаараа хөрж өгсөн. Бүгд ярина, бүгд харна, бүгд шивнэ. Тийм хүн зөвхөн нэг сарилах баян залуу биш. Тэр хүн амьд яваа мөрөдөл болно. Гэтэ өнтөж ярьцааны мөжл харна. Хүмүүс тийм нэг хүнтэй өөрийн хайр дурлал, өөрийн хамтрагч, бүр өөрийгөө хүртэл харьцуулж эхэлдэг юм байна. Тэгээд яг тэр мөчөөс бодит амьдрал фантастиктай өөрчлөж эхэлнэ. За тэгээд дараа нь махбодын баян эрх мэдэлтэй хүмүүс бодит байсан бол хамгийн амар нь хайр биш, эрх мэдэл мэт юм байна. Махбодоор баян дүр байна гэдэг их романтик харагддаг л та. Том компанийн үйл залгамжлагч, хааны өгсөний хүн эсвэл бүхний мөнгөөр шийдэх ноён уншил зуртай. Гэтэ бодит амьдрал дээр энэ хүн байвал хамгийн түрүүнд мэдрэгдэх зүйл нь хайр биш, эрх мэдэл. Яг л махбодын баян дөрүүд мөнгөтэй байхаас гадна бусдын амьдралыг хөдөлгөж чаддаг. Эмнэлэг худалдаж авч чадна, сургуулийн удирдлагад нөлөөлж чадна, компани хөв зээг шийдэж чадна. Энэ хамгаалах нэрээр бүтэн системийг хөдөлгөж чадна. Одоо бод чи жирийн хүн. Нөгөө хүн бол эсвэл бүтэн системийг хөдөлгөж чадах хүн. Тэгвэл тэр харилцааг тэгш бич чадах уу? Хайр ба хамаарлын цаг өдрөнө. Хүмүүсийн мөнийг хараад намайг авч чадах уу гэж бодож эхэлнэ. Над асуудал гарвал
Энэ бүшигдэд өгөн намайг гомдоол хамгаална. Намайг хинч доовч чадахгүй. Энэ нэхэндээ гой сонсогдно. Тэ нөгөө талаасаа амжигтай. Яг дэглэний хүн шиний амьдралын нэг долоон хэсгийг хавч эхэлнэ. Мөнгө, нэр хүнд, аюулгүй байдал, заримдаа бүршийдвэр гарах нэр хүртэл. Тэр нэг асуулт гарч ирнэ. Энэ үнэхээр хариу. Эсвэл хүчтэй хүний сүдэрт орсон хамаарлуу. Махбат дээр энэ романтик харагдаж болно. Бодит амьдрал дээр энэ тэнч энгийн биш. За тэгээд дараагийнх нь болохоор сургуулийн махаа бодит байсан бол зарим сургуульд бараг тайм болно. Одоо сургуулийн махаар оръё. Энд ихэвчлэн дээрлэх гарна, хүлэглэл байна, хин хүчтэй ноёлно. Баян ноёлын хүүхдүүд нөлөөтэй байна. Нэг чимээгүй хөхөд гэнт бүгдийг эргүүл. Уншихад сонирхолтой. Гэтэ бодит амьдрал дээр яг ийм сургууль байвал үүндээ маш хэцүү газар болно. Сургууль сурах газар биш, амьд үлдэх газар болно. Хинтэй муудалцж болох бай, хиний хажууд юу ярьж болох бай, хин чамааг ойлцуул яах вэ? Хинтэй найзлуул аюулгүй байх вэ? Хүүхдүүд хичээлээсээ илүү энэ бүхнийг бодно. Өөрөөр хэлбэл сургууль мэдлэг олох газар биш, харин айдас, нэр хүнд, дарамтын тоглоом болж өгнө. Дээрхэл махбат дээр хэзэж бохируулна. Махбат дээр дээрлэлт ихвчлэн зодоон, доромжлол, сүрдүүлэг хэлбэр гардаг. Гэтэ бодит амьдрал дээр үүн дээр илүү өөр зүйлс нэмэгдэнэ. Чат дараана, бодол сургалт гаргана, бичлэг хийж шившиг болгоно, нэг хүний зориуд тусгаарлана, айлгана, мөнгө авна. Тэгэд хамгийн муу нь юу вэ гэвэл махбат дээр дараа нэг гол дүр гарч ирээд бүгдийг дарчдаг. Харин бодит амьдрал дээр тийм хүн өргөж ашиглахгүй. Тэгэхээр эсвэл махаа бодит байсан бол энэ зүгээр нэг хөрхөн ширүүн сургууль биш. Харин олон хүүхдийн сэтгэл зүг эддэг орчин болно. Гэтэ нэг сайн таарч байна. Махагийн сургуулийн гол дүрүүдийн нэг чанар бол шудраг буусан хараад зөөр мөрдөггүй. Хэрвээ тийм хүмүүс бодит байсан бол ядаж хэн нэгэн дээрлүүлж байгаад дуугүй хараад зогсохгүй хүмүүс онцож магадгүй. Тэгэхээр сургуулийн махаа ертөнц бодит байсан бол нэг талаараа маш аюултай, нөгөө талаараа хүмүүсийг сул дорогоо өмөрөх зорилготой болох нь. Хэрвээ бодит амьдрал дээр магас гардаг, хаалга нэгддэг, зарим хүмүүс онцгойчтой болж амчин болдог, зарим нь даалгавар авч улам хүчтэй болдог байсан бол энэ дэлхий чинь тэр чигтээ өөр системээр ажиллана. Нэгдүгээрт эдийн засгийг амжилт хөдөлгөх нь арга нас зүгээр магас гараад зогсохгүй. Маш үнэтэй нөөц онцгой зүйлс гарна гэж бодъё. Ховчлоо, маш үнэтэй материал, хүч нэмдэг зүйл, хэмжлэгээний нандин нөөц, онцгой зэвсэг хамгийн хүчтэй амжилт зүгээр баатар биш болно. Тэд дэлхийн хамгийн чухал амжилтч болно. Нэг өндөр зэрэглэлийн амчин ганц хадах цэвэрлээд жирийн компани жилийн ашигаас илүү болж магадгүй. Тэг дараа нь юу болох вэ? Улс орнууд хүчтэй амжилттай болоцолно. Том компаниуд тэднийг өөртөө татна. Амжилтын холбоо асар хүчтэй болно. Хар зах гарч ирнэ. Хүмүүс хамгийн хүчтэй амжилтыг бараг шүтж эхэлнэ. Өөрөөр хэлбэл махбат гардаг амжилтын холбоо бодтойсон бол тэр зүгээр клуб биш. Бараг улстай өрсөлдөх хэмжээний нөлөөтэй байгуулдаг болно. Хоёрдугаарт хамгийн хүчтэй амжилт хууль дээр гарч ирнэ. Энэ хамгийн амар хэсэг заяа. Нэг хүн газараа бүтэн цэргийн хүчтэй тэнцвэр байвал яах вэ? Тэр хүний жирийн иргэн шиг авч зүйл боломжтой юу? Хэрвээ нэг ачин уурлаад тэр хасыг зүтгэж чадах бол тэр хүн зөвөр нэг хүчтэй биш. Тэр бол улс орны хэмжээний эрсдэл. Тэр хамгийн хүчтэй анчид хамгаалагдана, шүтэгдэнэ, ашиглагдана, бас айц төрөлнө. Өөрөөр хэлбэл тэр зөвөр алдартай биш. Шинэ төрлийн ноёд болно. Өнгөрсөн рүү буцдаг дөрөв хамгийн аюултай. Одоо бод. Нэг хүн өнгөрс рүү буцаж чаддаг байлаа гэж. Тэгвэл тэр хүн хэн орохыг мэднэ, ямар бизнес үүсгэхийг мэднэ, ямар гамшиг болохыг мэднэ, хинтээ нөхөрлөхөө мэднэ. Хинээс хол байх ёстойгоо мэднэ. Өөрөөр хэлбэл тэр хүн амьдралыг анхудаа тулж байгаа хүн биш. Тэр хүн тоглоомыг аль хэдийн нэг удаа дуусчихсан хүн шиг байна. Бусад хүмүүс алдаж, онож, суралцаад явж байхад тэр хүн хаана ямар алхам хийхээ бараг өөрчилж мэднэ гэсэн үг. Тэгэхээр өнгөрс рүү буцдаг дөрөв бодтойсон бол тэр хүн зөвхөн өөрийн амьдралыг засаад зогсохгүй, бусдын хувь заяад хүртэл нөлөөлж эхэлнэ. Дарааг нь болохоор
ганц л тусгайч хэрвэл шудраг бус байдал алдагдана. Зарим махбод дээр ганц голдвол даалгавар авч төвшин ахиж өчөө өсгдөг. Бодит амьдрал дээр энэ зүйл ганц хүн тохиолдвол яах вэ? Бус нь бүгд ингээр амьдарч хичээж хөдөлмөрлөж байгаад нэг хөл тусгай замаар өсөдөг байлаа. Бус хүмүүс хизээж гүйцэхгүй байж магадгүй. Тэр нэг том хөлт гарна. Хичээл дэрэг байна уу? Эсвэл онцгой хүн болж сонсогдох нь чухал юм уу? Тэр үед нэгэн дээр чадвар хөдөлмөрөөс илүү онцгой өчтөд төрсэн хэсэг нь чухал болчих аюултай. Махбогийн эмэгтэй голдврууд бодтойсон бол тэд зодонгүйгээр бүгдийг ялнаа. Одоо эмэгтэй голдвруудаа ярив. Махбогийн эмэгтэй голдвруудын хамгийн аюултай зүйл нь юу вэ гэхээр тэдгэрчлэн нударгаар биш ухаан ажиглалт хүмүүсийг унших чадвар яалдаг. Тэд болохоор хэн бодлоо ярьж байгааг танина. Хэн ямар зорилготой байгааг мэдрэнэ. Зөв холбоотноо олно. Өөрийг нь ажиллах гэж байгааг алилт олж харна. Нэг алцсан алдаагаа дагж тогтохгүй. Хэрвээ хүмүүс бодит байсан бол офис, бизнес, гэр бүл, улс төр хаан живсэн маш хүчтэй байна. Яг л ихэнх хүн зөвхөн ил харсаныг хардаг. Харин ийм дөрүүд дал санааг нь харцдаг. Хэрвээ тэр хүн өмнөх амьдралаа сандаг эсвэл нэг удаа бүх зүйлээ алдаж үзсэн бол бүр аюултай. Багад гэвэл энэ удаа тэр хүнд итгэхгүйгээ мэдэнэ, энэ зурвал төрхийн мэдэнэ, ямар шийдвэр сурлуулалтыг мэдэнэ, яг хизээ цогцолтохоо мэднэ. Өөрөөр хэлбэл ийм эмхтэй болдвор бодсон бол тэр хүн нийгмийн тоглоомыг бусдаас хэдэн алхам юм тоглоно гэсэн. Тэгээд эцэст нь энэ бүхний донд энгийн хүмүүс бид яах вэ? Зоод хамгийн чухал асуулт. Баян хүдэн залуу байна, амжилттай хүчтэй амчин байна, өнгөрснөө хүсдэг голдвор байна. Бүгдийг ухаанаараа ялдаг эмхтэй байна. Тэгвэл бид яах вэ? Үнэндээ хоёр талтай. Нэг талаас гоёлтой. Яг гэвэл энэ хүмүүс орон зориг өгдөг. Дарлууж байсан хүн босох зориг авна, бүтлгүүцэн дахин эхлэх хүсэл авна. Шудраг бос юмд туугс суухгүй хүмүүс нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл махбогийн дөрүүд бүтээсэн болоо. Зарим хүний хувьд найдвар шиг санагдана. Нөгөө талаас хэцүү. Яг дүүг хүмүүс өөрийгөө байнга харцуулж эхэлнэ. Би яг тийм онцгой биш юм. Ягаад миний амьдрал тийм кино шиг биш юм? Ягаад надад тийм хоёрт боломж ирдэггүй? Ягаад намайг хинч тийм хэмжээд харилдаггүй? Тэгээд хамгийн айлтай болно. Би голдвор биш юм байна. Махбод дээр голдвор үргэлж онцгой харин бодит амьдрал дээр их хүмүүс ингийн. Өглөө болсон, хичээлдээ явна, ажилдаа явна, асуудлаа өөрсдөө шийднэ. Хин ч ирээд амьдралыг нэг өдөрт эргүүлээд өгдөггүй. Тэгэхээр махбогийн дөрвөд бодитсэн бол амьдралын талаар илүү сонирхолтой болох байсан ч нөгөө талаар энгийн байх гэдэг зүйл бүр хэцүү санагдах байсан. За ингээд манай төсөл ярьж байна. Тэгэхээр эцсийн хариулт юу вэ? Хэрвээ махбогийн дөрвөд бодитсэн бол дэлхийн илүү романтик болох болно. Тийм ээ, зарим талаараа. Тэгтээ бас илүү шудраг бус, илүү аюултай, илүү туйлширсан, илүү харцуулттай, илүү их дарамттай ертөнцийн болох байсан. Гэтэ махбогийн дөрвөд бидэнд хэрэгтэй юм л байдаг. Тэр нь төгс царай биш, тэр нь хит их мөнгө биш, тэр нь бүр онцгойч биш. Харин онцонч босох чадвар, өөрийгөө хөндлөх мэдрэмж, шудраг бус юмд дуугүй байхгүй байх зэрэг. Би одоо байгаа газраас илүү дээр болж чадна гэдэг мэтэл. Магадгүй бодит ертөнцид хамгийн хэрэгтэй махбогийн хүч гэвэл хэд баян байх биш, хэд хүчтэй байх биш. Харин хэд онцонч буцаад босч ирэх чадвар байх. Тэгэд магадгүй хамгийн чухал нь бид махбогийн голдвор шиг амьдрахгүй байж болно. Гэтэ өөрийнхөө амьдрал дээр өөрийнхөө төвхөнд ядаж өөрийнхөө тал засч чадна. Тийм л бодит амьдрал дээрх хамгийн хэрэгтэй голдворын хүч байх.